Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаарт Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүрэгт болсон эхнэрээ нөхрийгөө нийтийн байранд удаан хугацааны таарамжгүй харилцаанаас үүдэн нэг удаа маргалдахдаа цээжин тус газарт нь 5 удаа хутгалж онц хайргас хэрцгийгээр алсан. Ийм хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За, амь хөргөжүүл тухайн үед 23 настай байсан эрэгтэй хүн байгаа. За, хэргийн явцад бол ихэвчлэн ер нь бол амь хохирч гэдгээр нь бол яриад явна. За, өмнө нь бол нэг хэрэгт холбогдож байсан нь болохоор яг энэ нөгөө хэрэгтэн эмэгтэйтэйгээ одоо гэр бүлийн хүчирхийлэл уг эмэгтэйд үгэлдэж исэн. За, гэдэг хэрэгээр Дорнод аймагт 500 мянган төгрөгийн одоо торгуулах яа шийтгэл авч исэн ийм эрэгтэй юм байна. За, харин хэрэгтний тухайд гэх юм бол 22 настай байсан эмэгтэй. За, хоёр хүүхдийн ээж, бүрэн дунд боловсралтай, өмнө нь ял шийтгэл хийдэлж байгаагүй ийм хүн юм байна. Зараг подкаст нь болсон бодиттой гэмт хэргийн талаар ярьдаг сувг бөгөөд гадаад хэрэгүүд ярьдаг сувралтай бол ихэнхдээ Reddit дээрээс хэрэгүүдээ олж ярьдаг. За, харин Монгол болсон явдал сувралуудаа мэдээж шүүхийн шийдвэрийн захим сангаас авч бэлтгэдэг лээ. За, өмнө нь ярьсан хит хитэн дугаар дээр хүмүүс ийм хэрэг гэж одоо юу байсан бэ? Худлаа төг зохиогоод ах юм аа гэсэн комментод бол нэлээд орж ирсэн. За, тийм болохоор нь би одоо уншиж байгаа хэрэг болсон их сурвалжуудаа дандаа тайлбар хэсэг дээрээ линкээр тавьж оруулахаар шийдсэн. За, ингээд шууд хэрэгтэй оръё. За, уг хэрэг нь бол 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр болсон. За, шүүх хурал болж хэрэгтэнд ял оноох үед бол 2023 оны 9 дугаар сарын 24-ний өдөр байгаа. За, тэгэхээр бол энэ хэрэг явдал нийтдээ 7 сарын дараа шийдвэрлэгдсэн хэрэг байх нь байна. За, ер нь гэмт хэрэгтэнд одоо ял оноох судлах үйл явц тэр дороо шийдэгддэг юм бэлээ. Хамгийн багадаа 4 сараас ахуулаад 3 жил хүртэлх хугацаанд бол шийддэг ийм хэрэгүүд байгаа. Хамгийн ихэнд унших мэдүүлэг болохоор хохирогч хүүгийн ээжийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдээлэл байгаа. За, би талигач хүүгийнхээ охиныг төрөөд 17 хоногтойгоос нэхлэн харж хандаж байгаад 2 сартай байхад нь аав ээж нь авч яваад буцаагаад ингээ 3 сартайд нь авчирч өгсөн. За, өнөөдрийг хүртэл би харсаар байгаа. Миний хүү арх ууж агсан тавьж бол байгаагүй. Миний хүү их сургуулаа төгссөн, охинтой болсон гэд их баярлаж байсан. Зан чанарын хувьд гэх юм бол уян зөөлөн бусдад тусалдаг ийм хүүхэд байсан. Ээжээ би охиндоо айгүй хайртай, охиныг минь өсөж агаад баярлаа. Би цэцэрлэгт орох үед нь авнаа гэж ярьдаг байсан. Миний хүү 7 сард эрэхтэй нүүр болон чихнийхээ ард майжуулсан байсан. Яасан бэ? Юу болвоо гэж асуухад майцсан гэж хэлсэн байна. За, тэгэхээр хэдүүлээ хэрэгтнийг дандаа гэд яриад явахаар байгаа. За, миний хүү надад охиндоо нэлээд ширүүн ханддаг. За, би өмөр ингээ болоод идэг. Тэрнээс болж бит хоёр бол жоохон маргалдаад идэг гэж хэлсэн. Хүүгээ алдсандаа бол маш гомдолтой байна. Тэгээд оршуулгын зардлаа бол би хэмжлэх хэрэгтэй гэж бодож байна. За, бас хүүхэд болох 2024 21 онд төрсэн охин Цэлмгийг асран хамгаалагчаар бол намайг томилж өгөөч. Асран хамгаалах юм хэмжлэлээ би тогтоолмоор байна гэсэн мэдээлэл өгсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь болохоор шүүгдэгч эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц хайргас хэрцгийгээр үйлдсэн гэм буруутад тооцоолох тухай дүгнэлтийг гаргасан байна. Хэрэв шүүх шууд улсын яллагчийн гаргасан уг саналыг одоо зөвшөөрчих юм бол 12 жилээс 20 жил хүртэлх хугацаагаар эсвэл бүр бүх насаар нь хорих ял шийтгэл бол онох боломжтой болж байгаа юм байна. Зөрүүлээд бол яг одоо шүүгдэгч байгаа шүү дээ. Гэмт хэрэгтэн бол өмгөөлж байгаа эмэгтэй байгаа шин зэрэг гээд. За, тэр хүн болохоор амь хоригч нь бол өмнө зодож гэр бүлийг хүчирхийлэл үйлддэг байсан тийм хүн юм аа. Тухайн өдөр мөн л амь хоригч нь арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ буюу дагвар охинтой зүгтэн ингэж алгадаж зодсон хэрэг болсон. Руу дайрч зодож зогсон нь бол түүний бие учирсан гэмтлээс харагдаж байгаа. За, хүүхдээ болон өөрийгөө хамгаалах зорилгоор агшин зур зочролд орж сохирогчийн эсрэг хариу үйлдэл хийсэн байхаар үйл баримт бол ингэж тогтоогдож байгаа юм шүү. За, үүнийг сайн харгалзаж үзээрэй. За, өөрөөр хэлэх юм бол өөрт болон ойр дотны хүн болох өөрийн төрсөн охинд нь амь хохигч
хүч хэрэгэлсэн. Мөн хүч хэрэглэхээр занал хийсэн, хүн дээр доромжлогдсон, за дээрэс нь иргэшэл баримтад оруулсан тийм хохирогчийн зөв бус үйлдэлийн улмаас сэтгэл санааны юм гинтийн зочролт хормхон зур автаад за тэгээд сэтгцийн хэвийн байдал алдагдсны улмаас амь хохирогчийг алсан ийм хэрэг явдал болсон юм аа. Тэр нь аан амь хохирогчийг хутгалсан үлээ огт санахгүй байгаа. Түүнээс өмнөх болон хойно болсон асуудлыг л мэдүүлгээр өгч байна. За иймээс прокуророос сүүлшилж ирүүлсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1 дэх заалтыг хөнгөрүүлэн өөрчлөөд за эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-р зүйлд зааснаар санаа сэтгэл хүчтэй зочрон тавьчихдах хүнийг алах гих заалтаар гин буруутай тооцож өгөөч гэсэн саналыг гаргаад байгаа. За одоо бол цагдаа нар руу дуудлага хийснээс хойшоогоо цагдаа нар хэргийн газар үзлэг хийсэн тэр тэмдэглэлийг уншаад өгье. 2023 дугаар оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. Уг гэмт хэрэг болсон гих газар нь сонгон хархан дүүргийн тоод дугаартай хорооны ертөнцийн зүгээр чанх урагш харсан цайвар ягаан өнгийн 3 давхар объект байх ба уг объектын нэг давхарт үйлчилгээний зорилттой засвар болон оёдлын цех байрлаж байгаа бөгөөд зүүн талаас орсон цайвар цэнхрүүнгийн хаалгаар дотогш орох юм бол дээшээ харсан модон шатаар дээш нь гарч ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цагаан өнгийн төмөр чиптэй хаалгыг онгойлгон дотогш орлоо. За дотогш орох үед коридорын урд талд бор шаргал өнгийн 4 хаалгатай өрөөнүүд байх бөгөөд чанх хойд жигүүрт нь бол одоо ертөнцийн зүгээр баруун талд гэсэн үг юм байна. 25 настай гих эрэгтэй хүн баруун тийш харсан байдалтай толгойн баруун талд болон баруун гар мөр нэлэнхийтэй цус мэт улаан хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон цээж нүцгэн хар өнгийн өмдтэй хувцастай хөл нүцгэн эрэгтэй хүний цогцос байж байна. Амь хоригчийн толгойн баруун талд өтгөрч хүрэнсэн цус мэт улаан өнгийн зүйлээс хөвөнд шингээж шинжилгээнд хөрвүүлэхээр дээж ав. Уг өрөөний ертөнцийн зүгээр зүүн талын цайвар ногоон хаананд шалнаас 113 см-ийн дээр хаалганы зүүн хүрээний хэсгээс 68 см-ийн цагаан өнгийн унтраалганаас болохоор 36 см-аас доош улаан хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон. За үүнийг бол цус гэж баталж чадахгүй л гэж үздэг юм байна л да. Ер нь бол шинж байдлын дандаа дүрсэлдэг шинжилгээгээр яг цус байна гэдгийг батлах хүртэл бол ерөөсөө цус гэж ямар нэгэн тэмдэглэл дээр бичиж болдгоо юм байна. За ингээд улаан хөрөн өнгийн зүйлээр бохирлогдож нялж тарсан доош цус мэт улаан хөрөн өнгийн зүйл хан дагаж урссан цацарсан байдалтай байна. Онгорхой байсан ертөнцийн зүгээр чанх хойш харсан 130-ыг харьцан 80 см хэмжээтэй бүхий вакуум цонхтой цайвар өнгийн хантай 3-ыг харьцан 3 хэмжээ бүхий өрөөнд орж үзэлгийг цагийн зүүнний дагуу явууллаа. Ингээд баруун урд талын ногоон өнгийн дороошны доод хэсэгт бор өнгийн цаасан дээр нийт 32 см-ийн урттай ажлын хэсэг нь 19 см гарын гар барих хэсэг нь бол 13 см-ийн урттай ийм шаргал өнгийн штэй за хутга байна. За тэр хутга нь бол цус мэт зүйл улаан хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг хурааж авбаа гэсэн. Ийм тэмдэглэлийг бол цагдаа хэргийн газарт үдлэг хийсэн тэмдэглэлээрээ хөтөлсөн байна. За ингээд 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3 цаг 35 минутанд явуулсан цогцост үзлэг хийсэн тэмдэглэл. За энэ бол цогцос бол морг руу явсны дараа шүүх шинжилгээгээр хийж байгаа тэмдэглэл гэсэн үг. За ингээд 163 см-ийн урттай 63 кг жинтэй 8 см-ийн урттай хар өнгийн өстэй 23 настай гих эрэгтэй хүний цогцос ирлээ. Цээжний баруун урд игмээс доош 5 см зайд 3.3 см-ийг харьцан 2 см-ийн хэмжээтэй зах эрмэг тэгш ангаасан шархны эр хэсгийн 1 цагийн төвшөнд мөр хэсэг нь 7 цагийн төвшөнд 3 болон 4-р хавирганы харалтаа доороос дээш чиглэлтэй цээжний зүүн хэсэгт сугнаас дотгош 2 см зайд 3.5 см болон 1.5 см зайтай ингэж ангаасан шархтай шархны зах эрмэг тэгш шарах эр зэрэг 1 цагийн төвшөнд мөр хэсэгт 7 цагийн төвшөнд зүүн дээрээс баруун доош чиглэлтэй
Цээжний зүүн талд сугны арын шуумаар сугнаас доош 5 см зайд 3,5 см-ийг харьцан 1,5 см хэмжээтэй зах ирмэг тэгш ангаасан шархтай. За шархны ир хэсэг нь 7 цагийн төвшөнд баруун дээрээс зүүн доош чиглэлтэй ийм тус нийтдээ ийм 5 шарх байна гэсэн ийм дүгнэлтийг өгсөн байгаа. За ингээд шархны ир хэсэг 8 цагийн төвшөнд, мөр хэсэг нь 2 цагийн төвшөнд, зүүн дээрээс баруун дээш чиглэлтэй биет өөр ил харагдах гэмтэл үгүй байна. Нас ороод 5-аас 6 цаг болсон байна гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр эдгээр шархууд нь уншаад үзэхээр айгүй ижил төрлийн шархууд байгааз. Тэгэхээр тухайн хэрэгтэй эмэгтэй маань бол гарныхаа байрлалыг огт өөрчлөөгүй, гаранд барьсан хутганыхаа байрлалыг ч огт өөрчлөөгүйгээр яг нэг ижил темперээ давтамжтайгаар хутгалсан гэж би бол одоо ойлгож байгаа. Энэ тэмдэглэлийг уншаад үзэхээр бүгд яг ижилхэн 3,5-ыг харьцангуйд 1,5 см зайтайгаар ингэж хийсэн байна. За тэгээ би судлаад үзсэн чинь энэ ерөнхийдөө 32 см-ийн хутганы одоо ийм урттай байдаг хутга маань ажлын хэсэг буюу яг эр хэсэг нь хэдэн сантиметрийн өргөнтэй байд юм бэ гэсэн чинь ихэвчлэн бол 4,5-аас 5 см өргөнтэй байд юм а гэдэг мэдээлэл байгаа байхгүй. Тэгэхээр шарх чи өөрөө урагшаага жоохон нарийнхан байдаг штэ. Тэгэхээр тэр нарийнхан байдаг хэсгээрээ бол нэлийн бас тодорхой хэмжээний гүн оруулсан юм шиг надад бол санагдсан. За ингээд үргэлжлүүлээд шүүхийн тэмдэглэлээс уншиж өгөх юм бол хэрэгтэн аг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэсгийг бол тогтоох зорилгоор драгер багж ашиглаж шалгасан юм байна. Тэгтэл 1 цаг 25 бүхэл гарсан тухайн мөртөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт дээр байжээ. За согтлын зэрэг 1 цаг 25 гэхээр одоо ямархуу одоо согтолттой байсан бэ гэж судлаад үзсэн чинь дунджаар 70 кг жинтэй эмэгтэй хүн одоо 100 мг 40% арх татсантай тэнцдэг. Эсвэл 2-оос 3 одоо 6% хүртэлх пивийг уусантаа тэнцдэг. За энэ үед болохоор найгах, за тэгээд дуу хоолой бүдүүрэх, баг зэргийн агсан шинж тэмдэг илрэх иймэрхүү статистикийг бол олж уншиж чадсан. За хохирогчийн ээж болох Огийн өгсөн мэдүүлгийг уншиж өгөх юм бол талигаач манай том хүү бөгөөд 1998 онд Дорнод аймагт төрсөн. Миний босон явдлын талаар бол цагдаагийн байгууллагаас хэрэг явдал болсон шөндөө бол мэдэж чадсан. Талигаач 2020 онд Дорнод аймгийн цэцэрлэгийн багшийн ажил эрхэлж байхдаа найз охинтой болсон гэж хэлж исэн. Тэр жилдээ найз охиноо бол над дээр 2-оос 3 удаа авчирч одоо дагуулж ирсэн. За талигаач болон хэрэгтэн Аа нар 2021 оны 11-р сард хүүхэдтэй болсон юм аа. За тэрийг бол цэлмэг гэж нэр өгсөн 1 ой 3 сартай. Тэгээд хэргийн эхлэлд ярьсан 3 сартаагаас нь хойш бол одоо амь хоригч ээж нь хамтдаа амьдарч өсөж хүмүүж ялж байгаа. За харин тэр нөгөө хэрэгтэн Аа гэдэг охиныг бол талигаач хүүтэй хамт амьдрахаас өмнө нэг хүүтэй байсан. Манай гарт эрэхтэй бол дагуулж ирдэг байсан. Би хамт байдаггүй болохоор хүүгээ хамтран амьдрагчтайгаа ямар харилцаатай амьдрдаг талаар мэдэхгүй байна. Талигаач өнгөрсөн зам буюу 2022 оны 7 дугаар сард манай гэрт ирэхэд нүүр, цээж, чих хэсэг нь зулгарсан байсан. Би тухайн үед бол яагаад ийм болчихсон юм бэ? Нүүр ам чи яачаа вэ гэж асуусан чинь намайг майцсан. Тэг бид хоёр жоохон маргалцсан гэж нэг удаа л хэлж исэн. За тухайн үед том охинтойгоо хамт ирсэн байсан. За явахынхаа өмнө надад би хүүгээс чинь саллаа гэж хэлэхээр нь за ойлголоо. Тэгвэл би бага охиноо үлдээгээд явчихаа. Би асраад хамгаалъя гэж хэлсэн. Тэгсэн чинь манай хүн надад бол гэр бүлийн асуудлаа нэг яриад байдаггүй учраас над дээр төхөж ирэнгүүтлээ би одоо гэр бүлийн асуудлыг өөрөө зохицуулчихаа гэж хэлээд тэгээ тухайн үед бол аваад явсан гэж байна. За ингээд надтай уулзахдаа талигачийг зодож цохиж байгаа талаар ямар нэгэн зүйл бол тухайн үед яриаггүй. Би 2022 оны 4-р сард хөрөөгөө залхаад уцаа аваагүй. Тэгээд нэг өдөр залхаад тэгээд хэд хоногийн дараа ахаад залхаад уцаа аваад яагаад ойр туцаа авахгүй байгаа юм бэ гэдэг талаар нь асуусан чинь яг тухайн үед бол би Аатай баг зэрэг маргалдаа тэгээ шүүх цагдаагаар бүр орооцолцсон. За тэгээд би 500 сая төгрөгөөр торгуулад тэгээд ер нь бол ингээд хэрэг явдал намжсан байгаа гэдэг талаар бол надад хэлсэн. Надад ямар нэгэн тодорхой зүйл бол нэмж бол яриаггүй. Өмнө нь талигачийн бага охин болох 2021 оны 11-р сард төрөөд 17 хоног болж байхад нь миний хүү над руу залгаад намайг хүүхдээ аваад яв гэдэг наа одоо яах вэ гэд асуухаар нь би за ойлголоо би одоо аймгийн төв рүү яваад очие 17 хоногтой охиныг авч Дорнод аймаг руу ороод за аагаас хүүхдийг нь би өөрийнхөө нэр дээр ингээд аваад тэгээд өсгөөд явчихъя гэсэн чинь
бас айгүй их дургуутсан. За тэгээ хүүхдээ өөрөө авнаа гэж хэлэхэд бол яг тухайн үед бол аваад явсан. Тэгээ би одоо Дорнод аймгийнхаа төвд хэсэг одоо удсан юм байна. Энэ ээж нь. За тэгээд нэг удаагүй нэгээс 2 хоногийн дараа бол нөгөө хэрэгтэй эмэгтэй өөрөө залгаад уулзаад за тэгээд талигаа чи хамтаар бол ирсэн юм байна. За манай гэрт бол яг хэрэгтэн орж ирж бол надтай уулзаагүй. Манай хүү тэгээд баг охиноо тавуулаад орж ирсэн. Ирэхдээ бол миний охиныг өсгөөд өгөөч гэхээр нь тгийе гэдгээд авч үлдсэн. За тэр цагаас хойш бол би одоо ач охин болох цэлэмгийг өсгөж байна. Манай хүү уужуу дүлгүүн аштай хүнд тусрах уу хүүхдэд хайртай янз бүрийн ааш ариншин надад бол гаргаад байдаггүй. Ээжээ тантай хайртай шүү гэдэг үгийг бол байнга тогтмол хийдэг тийм хүүхдээсэн. Мөн охиныг маань харж байгаад баярлаа. Таны ачийг заавал хариулнаа гэж байнга хуцаар ярьдаг байсан. Би хүүгээ тэр хэрэгтэн гэх эмэгтэйтэй дахин амьдч байгаа талаар бол огт мдээгүй. Над тэр авчирж өгөх үеэс нь хойшоогоо бол салчсан юм байна гэж боддог байсан. За би тэр эмэгтэйтэй бол өмнө нь 4-5 удаа л ойр зур юм ярьж уулзж исэн. Би хамт байгаагүй болохоор зам байдлыг нь тодорхой мэдэхгүй байна. Талигаач тэр охинтой хамт албан ёсоор гэр бүл бол болоогүй. Би ач охин цэлэнгийг 17 хоногтой байгаас нь эхлээд өнөөдрийг хүртэл өсгөж байна. Тийм учраас цаашид өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа учраас шүүх шийдэд өгөөсэй. Мөн орчуулгын зардалд 18,865,393 төгрөгийг нэхэмжилж байна. Мэдээж би маш их гомдолтой байгаа учраас шүүх хуулийн дагуу маш сайн үнэн бодиттой зөв шийдэж өгөөсэй гэж хүсэж гисэн мэдүүлгийг өгсөн ба. Одоо яг цагдаад нэлээд олон дуудлага орж ирсэн нэгэн зэрэг. За тэрэнд өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг та хэдэд уншиж өгөх юм бол за нэг эрэгтэй байгаа яг хөрш. За тэр орой 21 цагийн үед дөнгөж ажлаа тараад гэртээ орж ирээд хэсэг байж байсан. За хаалга нүдэд нэг хүүхэн орилоод хаалга онгойлгосон чинь цагдаа дуудаад өгөөч гэж орилоод за тэгээ газар тононгуудаа уйлаад ингээд юм ярихгүй байсан. За би ер нь өглөө гараад орой ирдэг тийм ажилтай учраас энэ хоёр хүн хизээ яг манай нийтийн байранд нүүж ирсэн. За тэгээ энэ хоёр хүн хоёулаа хоорондоо ямар холбоотой хэр харилцаатай байдаг эсэхийг бол би огт мэдэхгүй байна. За гэхдээ манай хаалгыг нүцэн эмэгтэй нийлц цус болчихсон байсан учраас хэрэгтэн нь бол мөн бахаа гэсэн мэдүүлгийг товчхондоо олгосон байна. За үргэлжлүүлээд бусад нийтийн байранд амьдардаг байсан тухайн үед яг гэртээ байгаад хэрэг явдлыг баг зэрэг сонссон цагдаад мөн дуудлага өгсөн хүмүүсийн мэдүүлгүүдийг нийт товчлоод хүргэх юм бол уг хоёр маань бол 61-ийн гарамд ирэх хэсэг дорндоосоо орж ирж байж байрлаж байжгаад за тэр нийтийн байрамд төр байрлах газар болон за нөхөр нь бол ажил хайж ирсэн юм байна. За тэгээд ирж уулзах үед нь бол яг нийтийн байрны эзэн өөрөө нэг давхартаа оёлын цех ажиллаулдаг болохоор уулзаад тэгээ нөхрийг нь ажилд авангуутлаа эхнэр нөхөр болон нөгөө эхнэрийнх нь нөгөө дагвар 3 настай охин байгаа шүү дээ. Тэр гурвыг нийтд нь 3 давхрынхаа сул өрөөнд нь оруулсан юм байна. За хэрэг болсон өдөр бол тэр хоёр огцом чанга дуугаар хэрэлдээд за хэрэлдэж эхлэнгүүтлээ шууд хэдхэн минутын дотор л ерөөсөө нэг нөгөө жоохон цогтойсаа охин нь чанга чаралж уйлаад эмэгтэй хүний цагтаа түргэн дуудаад өгөөч гэдэг ийм ойрлох чимээгээр хүмүүс гэр гэрээсээ шагааж хэлсэн байна. За тэгээд юу болов яав юу наад хүн чинь ингээд ухаалтсан юм уу унтсан юм уу гэд асуусан чинь нөгөө нэг уйлаа сууж исэн эмэгтэй чинь за та нарт манай амьдрал бол хамаагүй шүү. Тэгээд гих мэтэр бол хариу хэлж исэн гэж байгаа. За тэгээд нөхрийн тухайн үед бол баруун талаараа коридорын шалан дээр одоо унаад за тэгээд ойр орчимд нь цус асгараад эхэлсэн. Тэнгүүд нь хүмүүс огцом сандралдаад бөөн бөөнөрөө зарим нь цагдаа дуудаад зарим нь түргэн дуудаад тэгээд хэсэг хугацааны дараа бол түргэн цагдаа нар маш хурдан хугацаанд ирсэн гэдэг иймэрхүү мэдүүлгүүдийг нэгэн ижилээр бол өгсөн. За тэгээд өмнө нь ярьдаг байсан дугааруудтай бас л яг ижил болоод байна л да. Хөрхий өөр нэг бяцхан охинд бол бас нэгэн аимшигтай бага насны турсамж харт толб болж үлдээж гин. Хойдаа болон төрсөн ээжийнхээ хэрүүл дунд та тэгээд төрсөн ээж нь хойд аавыг нь олон удаа хутгалж алж байгаа төрхийг бол тэр бяцхан 3 настай хүүхэд харжээ. За хэрэгтэн гихчийн одоо ээжийнх нь өгсөн мэдүүлгийг уншиж өгвөл охин маань 2001 онд төрсөн бөгөөд 10 жилээ төгсөх жилээ жирэмсэн болж охиноо түрээсэн юм аа. Тухайн үед ажил хийж байхдаа О гэх хүнтэй танилцсан бөгөөд тэгээд О гэх залуугаас хүүхэдтэй болсон 2021 оны 11 дугаар сард
бага буюу 2 дахь охиноо төрүүлсэн. Миний бие Дорнод аймагт байхдаа талигаж олон охин Аа нарын хамтаар нэг хэсэг хугацаанд бол цогтой амьдардаг байсан. Намайг эмнэлэг твтэж байхад болон сувлилд явсан хойгоор охиныг манай хэд хэд удаа талигач зодсон ийм хэрэг явдал басан. Тухайн үед охин Аа талигачийг арх ус үедээ толгой нүрлүүн цоглоо гэж хэлж исэн. Намайг байхад бол охиныг маань бол зоддгоо. Би түүнд нэгэн ингээ хамтдаа амьдарч байгаа юм бол олигтойгон шиг аятайхан шиг амьдарч очие гэж хэлсэн чинь уучлаарай би согтуу байхдаа гар хүрсэн байлээ гэдэг тайлбар өгсөн. Хамгийн сүүлд 2022 оны 3 билүү 4 сард манай охин Ааг талигач зодож нүүр нүдийг нь хөх нийс болгочихсон байсан. Тэгэхээр би тэр үед нь шууд охиноо дагуулж яваад цагдаад өгөөд Дорнод аймгийн шүүхээр орж 500 мянган төгрөгөөр торгуулж исэн. Тэгээд тэр явдлаас хойш талигач манай охинтой холбоогүй байсан ба удалгүй охиноос мань уучлалт гуйгаад тэр хоёр эвлэрсэн юм байлээ. Тэгээд Улаанбаатар хот руу 9 билүү 10 сард манай охин болон том зээг аваад явсан гэдэг ийм мэдүүлгийг өгсөн байна. Ингээд цогцост хийсэн үйлчлэгээр бол шижээ чимшиг битсэн дүгнэлтийг уншиж өгөх юм бол талигачид учирсан хатгагдаж зүсэгдсэн шарах өөр хоорондоо ноцолдож тэмцэлцэн үед үүсэх боломжгүй ийм шархнуудаа. Цээжний баруун зүүн хөндөр рүү нэвтэрч хатгагдсан шарах, цээжний хөндийн цус алдалт гэмтэл нь шууд үхэлд хүрэх гэмтэл байсан. Бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байна. Талигачийн нас барсан хугацааг зогсост хийсэн үйлчлэгээр бол тогтоох боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврагдах маш бага хувийн боломж байгаа. Талигачийн биед учирсан хавирганы хугарал гэмтэл, цээжний хөндөрөө нэвтэрсэн шарах гэмтэлтэй нэг хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Огийн хавирганы хугарал нь эр үзүүртэй зөвлийн үйлчлэх үед үүсгэгдсэн ийм шинэ гэмтлүүд байгаа. Талигачийн биед учирсан 5 ширхэг хатгагдсан шарахаар хохирогч болон холбогдогчийн өндөр болон биеийн жин зай зэргийг тооцоолоход эрхэн үүсгэгдсэнийг бол яг тогтоох бүрэн боломжгүй юм аа гэсэн ийм мэдүүлгийг бас өгсөн байна. Шинжээч юмч. Хэрэгтэн Аагийн сэжигтнэр өгсөн мэдүүлгийг уншиж өгье. За энэ бол мэдээж хамгийн гол хэрэгүүд мэдүүлгүүдийн нэг байгаа. Тухайн үед миний охин уцаар тоглоод хэвтэж байхад утас аваад ирээч гээд охинтой булаацалдаад тэгээд бүр алгадаад авсан юм аа. Тэгэхээр би яаж зүгээр авах вэ? Охиноо өмөрөөд жаахан хүүхэдтэй юм булаацаллаа гэд маргалдаж эхэлсэн. Намайг 2-3 удаа толгой руу зохиод өргөжлүүлээд бүрээд хүн ямар байдгийг чи харах уу гэж хэлээд хутга аваад дайрсан. Би хутгийг нь булааж авсан. Тэгээд миний гарын бугуу хэсгийг бариад авахаар нь би таараа гэж ярьсан бөгөөд миний гарыг бариад тавихгүй байхаар нь би хутгаараа цээж рүү олон удаа хутгасан. Тэр үед миний гарыг тавиад хаалга онгоолгоод гарахаар нь би хаалгаа зөрүүлээд хаасан. Тухайн үед бол бит хоёр 2.5 литрийн савлгаатай пивийг талигачтай хувааж усан бөгөөд босон үйл явдлыг бол би тодорхой санаж байна гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Тэгэхээр нөгөө дээр дурдсан нөгөө согтлолтын зэргийн статистиктэй бараг тохирж байгааз 2.5 литрийн пив хувааж уусан гэхээр 0.5 литрийн савлгаатай хэрвээ пив байсан бол 2-3 ширхэг уусандаа тэмцэх хэмжээний яг согтолттой байсан нь бол ингээд ер нь батлагдчихж байгаа. Улсын яллагч бол хэрэгтний энэ мэдүүлгийг үлгэж аваад одоо юу хийснээ сайн санаж байгаа. Тэгээд дээрээс нь сэтгцэн ямар нэг өвчнгүй гэсэн дүгнэлтийг бол өгсөн байсан учраас өмгөөлөгчийнх нь хилээд байгаа шиг яллагаатай зүйлчлэгийг хөнгөрүүлэх нөхцөл буюу онц хэрцгийгээр алсан гих ялыг санаа, сэтгэл, хүчтэй цочрон давчидсан болох ямар ч үндэслэхгүй шүү. Ийм үндэслэл ямарч байхгүй. Иймд онц хэрцгийгээр хүний амь хохироосон гэсэн зүйлчлэлээр хүнд ял оноож өгөөч гэсэн ийм бас хариу тавт яллагтагчийн талаас өгсөн байгаа. Тэгээд дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд хэргийн газар шал хан утган дээрх цусны дээж амь хорхичийнхтай бол яг таарсан. Мөн хэрэгтний бидээрх болон хумсны завсраас нэвтсэн тэр цус зэргийг нь дээжинд авч үзэхэд амь хорхичийнхтай бол яг адил таарч байгаа. Дээрэс нь хутган дээр хурууны хээ, хэрэгтний хурууны хээтэй таарсан зэрэг нотлох баримтуудыг үндэслээд шүүх хэрэгтэн Ааг эрүүгийн хуулийн тусгай
Ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1 дахь заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүлсэн шүүгдэгч Аад холбогдох хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1 дахь хэсэг болон хөнгөрүүлэх буюу дээр ярьсанчлан онц харгас хэрцгийгэр гэдэг заалтыг энгийнээр хүнийг алсан гэдэг ийм заалт болгож хөнгөрүүлж байгаа юм байлээ. За тэгээд 11 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр мөн шүүх шийдвэрээ гаргах хүртэлх хугацааг ял эдэлсэнд оруулан тооцоогоор тус тус ингэж шийдвэрлсэн байна. Амь хоригчийн ээжийн хэмжилсэн 18 сая төгрөгийг нь бас ингээ багасгаад 13 сая 540,943 төгрөгийг болон хүүхэд өсгөхтэй холбоотой тэтгэмжийн энэ асуудлыг бол баримт нотлогоотойгоор одоо бүрдүүлээд за тэгээд иргэний хэрэгээр хэмжлэх үүсгээд явах эрхтэй хэвээр нь үлдээсэн байна. Тэгэхээр өмнөх хэрэгүүдтэй ч гэсэн дурдж ирсэнчлэн яг нэг зарлагын баримттай байгаа мөнгөн дүнгийн одоо яг энэ хэрэг явдалтай холбоотойгоор шийдвэрлэж өгөөч гэдэг бичиг үлдээд тэгээд та нар одоо үйлчлүүлэн баримт нотлогоогоо бүрдүүлээ тэгээд иргэний хэрэгээр явж шийдвэрлэх ёстой шүү гэд дандаа нээлттэй чиглүүлдэг дааз. За ингээ хоёр хүүхдийн хувьд бол асран хамгаалах эрхийг 3 настай том охиныг бол хэрэгтний ээжид харин бага охиныг бол хэрэг явдал болох хүртэл асарсаар байсан амь хоригчийн ээжид өөрчлөлөн асруулгаар яригдсан ч гэсэндээ за шүүх бол харьяа сум дүүргийн засаг даргаж шийдвэр гаргах тухай ингээд даалгаад үүрэг болгоод үлдээсэн юм байна. За нэг ийм хэргийн талаар бэлтгэж дуусгалаа. Би бол одоо онц хэрцгий гэдэг дээр ял оноосон бол дээр байсан юм а гэж бол бодож байна. Ягаад тэгэхээр сэтгэл санаа хүчтэй цочин давчтаад хүн алхад бол биш тэ гинт байж амар уурлаад хүн аллаа гэж бодоход яг санаанд зүгээр яг нэг дөрөн тийм үү. За тэгээд өнгөрөх гэсэн баггүй. Тэгэхэд үүн дээр бол үйл явдлаа ингээд тодорхой санаж ийн гэдэг мэдүүлгийг өөрөө өгсөн байна. За тэгээд олон удаа санаатаагаар худгалсан байгаа учраас онц хэрцгий гэдэг ялан л илүү оновчтой байсан юм болоо да гэж зүгээр иргэн хүний хувьд бол харж байна. За тэгээд та хувьд юу гэж бодож байна? Надтай санал нэг байна уу? Эсвэл бас миний саналыг нэгцааж байна уу гэдгийг бол доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Ийм хэрэг явдал болох бүртэл одоо яг дунд нь нэг хүүхдэл цавах юм да тий. Тэгээд хүмүүс миний хүүхдтэй болох тухай шийдвэрээ аль болох нарийн чанд төлөвлөж сураач. Зөвхөн эмэгтэйчүүд нь одоо birth control хэрэглэх тиймэрхүү байдлаар арга хэмжээ авахаас гадна үнэхээр гэр бүлийн амьдралд бэлэн биш байгаа залуучуудаа эрэгтэй хүмүүсээ өрийн сувгаа боолгож бас ижлэхэн birth control хэрэглэж сураач гэж гуйя. Хэрвээ энэ удаагийн дугаар сэрэмжлүүлэг болж та хэдэд мэдлэг бас мэдээлэл болж чадсан бол лайк болон subscribe дараарай. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.